Нөгөө ард түмнийг хулигдаж тараасан шүү дээ. Жигсаалыг. Энэ эзнийг барьчлаа гэд тэгсэн мөртлөө 40 их 80 баахан юм ярьчаад над дээр болохоор жигсаал гэж оруулж ирээд одоо энэ 11 хүн дээр байгаа хэргийг та нар уншаарай. Гүйдэг хаалганы хэрэг, модон хашааны хэрэг, чирдэг жорлонгийн хэрэг. Яг ч байгаа тэрийг ард түмэнд жорлонгийн хураалаа гэж өөрсдөө авах гэж байгаа юм. Энэнд итгэдэг ард түмэн гэж байхгүй, иргэд гэж байхгүй. Би итгэмээр байна танд. Итгээд би үгээ хэлмээр байна. Үгээ хэлхийн тулд би ямар байдлаар үгээ хэлэхээр энэ нүүрсний тун төслүүд хаана байгаа? Энэ төслүүдийн атлын эзэн нь хин? Аюур юм уу? Тийм ойлгож байна би. Эхний үндэслэл. Тийм. Аюур биш. Энд юу хийж сууж байгаа юм? Надтай хальт найзлын төлөө энд ирээ сууж байгаа бол бүгдийг аваад ир. Бүгдийг буулгаад энд ир. 70 сургуулаас суу хэдүүлээ. Нүүрсний сүртэй яригдаадсан нөгөө аптек гэрээ. Нүүрсний тээвэр, хил, гайл, нүүрсний тендер хаана байгаа? Би тэгээд бүгдийг хэлсэн шүү дээ. Тэгээд одоо хаана байгаа? Тэгээд дараад үлдэх юм уу? Надад жорлонгийн хэрэг тогчингуудлаа өөрсдөө тэнд алдалт нь үлдчих юм уу? Ягаад гэвэл тэрэнд нь би хамаарлаг байхгүй та. Тэгээд нэг Хүрлбаатар үлээ эдийн засгийн сайд тэр нөхөр өнөөдөр Солонгос тэр нэг орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичээд явах юм уу? Удгул бүгдийг бичээд аваад ирлээ. Эцэггүй хүүхдүүд өөртөө над дээр бичих бүгдийг. Тэгж ярьдаг үстэй юм. Дараагийнх нь энэ нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлийнхэн гадаа байгаа. Иргэний хөдөлгөөн яаж санхүүждгийг, жагсаал яаж санхүүждгийг, хин санхүүжүүлдэг, яамдаас идэг авдаг би энийг ярмаар байна шүү дээ. Ярмаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчтэй ярмаар байна. Ягаад бол энэний дараа нь хэрэг үүсгээд араас наваа дуутах гэдэг шүү дээ. Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэдэх хүн байхгүй. Надгүйгээр ягаад тэр их хурал дээр талцж байгаа гэж ойлголоо. Надгүйгээр ягаад их хурал дээр юу шүүхний нүүрсний хэргийг яриад байгаа.